COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна. Манай студид Монголын байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга Болд хөрөлцөн ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна уу. Цаг гарган хөрөлцөн ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр ер нь та хамгийн эхлээд үзэгчдэд Монголын байгалийн өв сан гэдэг маань өөрөө яг юу хийдэг байгууллага юм бэ? Яг үндсэн зорилго нь юу вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгөөч. Монголын байгалийн өв сан гэдэг байгууллага бол байгаль хамгааллын итгэлцлийн сан гэж товчхон хэлж болно. Өөрөөр байгаль хамгааллын салбарт үүссэн санхүүгийн зуучлалын байгууллага. Гэхдээ ашигын бус ийм байгууллага байгаа. Байгаль хамгааллын салбарт одоо хэрэгцээтэй байгаа санхүүжилтийг төрөл бүрийн шугамар бий болгох, нэмэгдүүлэх тэр олж ирсэн санхүүжилтийг ил тод ашиг сонирхлын хараат бус, улс төрөөс хараат бус удирдах төсөл хөтөлбөрүүд нь одоо шударгаар өрсөлдөөний журмаар хүргэх. Тэгэхдээ энэ бүхэн нь Монгол улсын байгаль хамгааллын салбарын зорилтуудад нийцсэн ийм үйл ажиллагаа явуулах зорилготой байгууллага. Тэгэхээр энэ байгаль хамгааллын салбарт хэрэгцээтэй байгаа их үүсвэрийг гадаад дотоодын их үүсвэрээс олохоос гадна улсын төсвөөс санхүүжүүлж байгаа энэ өнөөгийн арга ажиллагааг шинжлэх, реформ хийх нь туслах бас ийм ажиллагааг явуулж байгаа. Дээрээс нь одоо байгалийн өөрийнх нь үн цэнийг зохих төвшөнд нь үнэлэх энэ үйл ажиллагаанд тус нэмэлт үзүүлж экспертүүдийн, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээг дэмжих зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа. Тогтвортой санхүүжилтийн зарчмыг Монголын байгаль хамгааллын салбарт нэвтрүүлэх, хөгжүүлэх төр бас ажиллаж байгаа. Тэгэхээр тодорхой жишээгээр жишээлбэл байгаль хамгааллын салбарт ялангуяа тусгай хамгаалалттай газруудын завсрын бүс гэж байдаг. Энэ завсрын бүсүүдэд олон мянган малчин өрх иргэд ажиллаж амьдардаг. Тэгэхээр өнөөдөр болохоор зарим газар тусгай хамгаалалттай газар руу оруулахгүйгээд хоригдчихсан байдаг ч юм уу. Зарим нь хоригдсан байсан ч гэсэн хууль журмыг зөрчөөд байгаль руугаа халддаг ч юм уу. Ийм бас нэг завсрын үе байж байгаа. Тэгэхээр энийг хуулинд зохих төвшний өөрчлөлт оруулснаар ухаалгаар зохицуулах байгаль хамгаалал нутгийн иргэд одоо харилцан ашигтайгаар оршин тогтнох тэр орчныг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Тэгэхээр энэ тусгай хамгаалалттай газар нутгийн шинжилсэн хуулийг удахгүй Монгол улсын их хурлаар хэлэлцэж байгаа. Тэгэхээр энэ хууль энэ доктортой санхүүжилтийг дэмжсэн ийм хууль гарах юм бол цаашдаа байгаль хамгааллын асуудлыг зөвхөн улсын төсвөөс бус хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх ийм боломжтой болох. Тийм өчигдөр бас яг доктортой санхүүжилтийн форумын үеэр Голомт банктай харилцаа ойлгомжлолын санамж бичиг байгуулсан шүү дээ. Тэгэхээр яг ийм санамж бичиг байгуулснараа цаашдаа ер нь яг ямар өөр өгөөжийг авчрах вэ? Энэ мэтчлэн одоо бусад байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой вэ? Тийм одоо байгаль хамгааллын салбарт хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг оруулах татах ийм шаардлага бол маш их байгаа. Түүний нэг жишээ нь саяны таны дурддаг Голомт банктай зурсан санамж бичиг байгаа. Энэ бол одоо байгаль орчинд ээлтэй сэтгэлтэй хүмүүсийн худалдаж авах төлбөрийн картын жилийн хураамжийн орлогыг Монголын байгалийн өв сангаар дамжуулаад байгаль орчны төслүүдэд үйл ажиллагаанд зарцуулах юм сайхан эхлэл болж байгаа. Тэгэхээр бизнесийн байгууллага тэр дундаа арилжааны банкны зүгээс байгаль орчиндөө санхүүжүүлэлт хийх ийм эхлэл болж байгаа. За түүнээс гадна одоо Голомт банк, Хаан банк зэрэг банкуд
нуур цөөрөм сэргээх, булаг шандыг сэргээх зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлж байна. Бусад банкуд малчны ногоон зээл олох замаар бэлчээр газрын дороодлыг бууруулах зорилгоор ийм малчны ногоон зээлийг олгож эхэлж байгаа. Гэх мэтлэнгээр энэ доктортой санхүүжилтийг байгаль хамгаалах салбар руу нэвтрүүлэх эхлэлийн одоо эхний шатны ажлууд эхэлсэн явж байна гэсэн. Тийм тэгэхээр яг мэдээж байгаль орчныг хамгаалахад биднэрт санхүүжилт хамгийн чухал байдаг. Тэгвэл доктортой санхүүжилтийн ер нь яг ямар боломжууд байна? Хувь хүмүүсийг албан байгууллагыг одоо энд уриалахад одоо бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Яг нь доктортой санхүүжилтийг байгаль орчинд нэвтрүүлэхийн тулд төр засаг, хувийн хөвшил, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачид бүгд яг нэг баг болж ажиллах шаардлагатай байж байгаа. Гэтэ нэг баг болохын тулд хууль эрх зүйн орчин нь бас тодорхой байх хэрэгтэй. Тэгэхгүй зөвхөн нэг компанид ажиллаар явуулвал энэ нэг эхлээл дараа нь унтарчих тийм аюултай учраас саяны миний дурддаг тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг шинжилэн батлаад яг энэ орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй тийм ээ. Одоо жишээлбэл малчдыг тусгай хамгаалалттай газрыг хамгаалахад урамшуулж, татаж оролцуулна гэдэг чинь зүгээр нэг үг болоод үлдэхгүйгээр тэр хуулиар тэр эрхийг нь олгох шаардлагатай байна. Зүгээр нэг байгаль хамгаал гэдэг үүрэг ногдуулах биш, хориглох биш. Байгаль хамгаалах тэр эрхийг нь олгох хэрэгтэй. Өөрөөр эрх мэдэл тэр хүч чадварыг нь олгож байж энэ саяны бидний ярьдаг доктортой санхүүжилтийн үндсэн тавигдана. Тийм ээ. Нөгөө талаар сая жишээлбэл хуучнаар бол Эрдэнэс Монгол гэж компани Чингис хаан үндэсний баялагын сан болсон компани дүүцүүлэн хамгаалах гэрээг Монголын байгалийн хөв сан Монгол улсын байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч байгуулж байна. Энэ дүүцүүлэн хамгаалах зорилгоор Чингис хаан үндэсний баялагын сан тодорхой хэмжээний орлогыг байгаль хамгаалахад зарцуулна гэсэн үг. Энэ бол одоо Монгол улсын улсад байгуулагдж байгаа бараг ийм төрлийн хамгийн анхны гэрээ гэж магадгүй. Тэгэхээр дүүцүүлэн хамгаалах төлбөрийн талаар хууль дүрм гараад нэлээд олон жил болж байгаа юм байлаа. Гэтэл яг тодорхой саяны шиг ийм ажил бол маш цөөхөн хийгдсэн байна. Тэгэхээр саяны энэ гэрээ бол бусад төрийн болон хувийн өмчийн компаниудад үлгэр жишээ болсон ийм манлайлал үзүүлсэн ийм баримтчиг боллоо. Тэгэхээр энэгээр бол өөрөөр дүүцүүлэн хамгаалах зорилгоор төлбөр төлнө гэдэг бол доктортой санхүүжилтийн жишээлд нэг хэлбэр болж явах жишээтэй. Сая яг бидний өмнө байгалийн олон янз байдлын кредит, biodiversity credit гэдэг доктортой санхүүжилтийн бас нэг ийм одоо төрлийг танилцуулсан. Жишээлбэл малчин хүн малынхаа тоог бууруулад бэлчээрээс сэргээлээ. Дүүнийхээ хажуугаар малынхаа чанарыг сайжруулад орлогоо алдахгүй байх хэрэгтэй тийм ээ. Тэнгүүт энэ шилжилтийн үед орлогоо алдаж болжгүй тэр үед нь нөхөн төлбөр олгодог олон улсын энэ санхүүжилтийн шинэ төрлийг сая танилцуулж байна л да. Тэгэхээр биологийн олон янз байдлын урамшуулал гэх үү кредит гэдэг ийм шинэ төрлийн санхүүгийн хэрэгсэл гарч байна тийм. Тэгэхээр энэ мэтчлэн байгаль хамгааллын салбарт хувийн хвшлийг оролцуулсан, олон улсын зах зээлийг оролцуулсан санхүүжилтийн их олон төрлүүд бий болж байна. Одоо энэ бол цоо шинэ үзэгдэл. Тэгэхээр энэ олон төрлийн санхүүжилт бол боломж гэсэн үг л дээ. Шинэ боломж, шинэ зах зээл нэгдэж байна гэсэн үг. Өөрөлд хуучин бол байгаль хамгаалалт дээр зөвхөн улсын төсвөөс юм уу, орон нутгийн төсвөөс мөнгө зарцуулдаг байсан бол одоо олон улсын хөрөнгийг оруулж ирнэ. Манай Монголын
дотоодын төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд энэ шинэ хэлбэрийн санхүүжилтийг ашиглаад өөрсдөө бас ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжууд бий болж байна. Тийм, Монголын байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн даргын хувьд ер нь та энэ удаагийн COP17 дурлалаас ямар хүлээлттэй байгаа вэ? Ямар шийдвэрүүд гараасаа гэж хүсэж байгаа вэ? Ер нь хүлээлт гэхээс өмнө би нэг зүйлийг хэлчихье. Доктортой санхүүжилтийн форум гэдэг өнөөдөр болж байна тийм ээ. 2026 гэдэг. Энэ форум бол 2013 оноос эхэлсэн. 2013 онд Монголын банк санхүүгийн байгууллагууд нэгдээд доктортой санхүүжилтийн санаачлаг гэдгийг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл санхүүжилт бол байгаль орчин, хүн, нийгэмд ээлтэй байх ёстой. Урт хугацаанд байгаль орчин хүнээ хүндэлсэн тийм ээлтэй байх энэ санхүүжилтийг явуулснаар санхүүгийн байгууллага эдийн засаг өөрөө доктортой байна гэдэг зарчмыг зөвшөөрөөд энэ санаачлагыг эхлүүлж ирсэн бол өнөөдөр энэ санаачлага бол улсын хэмжээний хөдөлгөөн болцсон явж байна. Зөвхөн банк санхүүгийн байгууллага бус манай эдийн засаг нийгмийн бусад салбарын байгууллагууд доктортой санхүүжилт, доктортой хөгжил, ногоон хөгжлийг маш их ярихаас гадна хэрэгжүүлэх шатанда бол нэлээд олон байгууллага орцсон байж байна. Тэгэхээр Монголын ногоон санхүүгийн корпорац гэдэг жишээлбэл сая байгуулагдсанаа зарлаад нээлтийн ёслол хийсэн. Тэгэхээр Монголын ногоон санхүүгийн корпорац бол Монгол улсын үндэсний ногоон санхүүжилтийн нэг шинэ институт болж хөгжиж байгаа. Энэ институт 3 хөрөнгө оруулагчтай уур амьсгалын ногоон сан Green Climate Fund, Монгол улсын засгийн газар төлөөлөөд хөгжлийн банк, дээрэс нь хувийн хвшлийг төлөөлөөд банк санхүүгийн байгууллагууд оролцоод нийтдээ 50 сая доллартай тэнцэх хөрөнгөөр энэ компани эхэлж байгаа. Тэгэхээр энэ компани бол зөвхөн ногоон зээл, доктортой санхүүжилтийн зээлүүдийг санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй, хүн нийгэмд ээлтэй ийм төслүүд. Эхний ээлжинд гэр хорооллын амны орон сууцыг дулаалах, эрчим хүчний хэмнэлт үүсгэх. Өөрөөр хэлбэл эрчим хүчний одоо дутагдaltaй байгаа үед байгаа эрчим хүчийг хэмнэх талыг дэмжсэн ийм зээл олгоно. Нөгөө талаар эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууцны моргижийн, ипотекийн зээлүүдийг олгож эхэлнэ. Мөн гэр хороол хөдөө орон нутгийн амны орон сууцнд. 3 дахь зээл нь ногоон бизнесийн зээл гэж олгож эхэлнэ. Энэ бүх зээл бол эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх ийм чиглэлийн эцсийн бүлэгтээ хүлэмжийн ялгарлыг бууруулах ийм ач холбогдолтой зээлүүд байна. Тэгэхээр хүлээлт гэхээсээ илүү бид хийж байгаа ажлаа бусдад танилцуулж байна. Нөгөө талаар бусад орнуудад нэвтэрж байгаа шинэ төрлийн санхүүжилтийн одоо төрөл хэлбэрийг бас сонсож, мэдж, авч суралцж байгаа ийм л форум болж байгаа. За. Гайхалтай мэдээлэл өгч ярилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Өдөртөө бид бүхэн дөнгөж сая Монголын байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга Болттой уулзаж түүний байр суурийг сонслоо. COP17 шууд хөтөлбөр маань үргэлжилж байна.